За дараагийн дуу хаяар уран сайхны киноны дуу. За би бас ерөөсөө сонсч байгаагүй мэдхгүй дуу байна. Тийм болохоор бас дуугийн тавиад дагаа тагуулж үзүүлье. Тэгээ цааш хийзээ. За дууг явуулъя.
За одоо нэг иймэрхүү байна. Төгсгөлийг гэхдээ би жоохон алдчихсан боллоо. Ямар ч зүйл юм. Ямнаас фа мажор авчаа. Ре минор аваад. Ми мажор аваад. Тэгээд ингээд тосгоо. Ямана фа минор ороод энэ си бемол. Нэгдүгээр ладан дээр 1-5 хүртэл тарна. 6-ыг дарахгүй. 6-ыг хаана. Тэгээд 2 3 4-р утсыг 3-р ладан дээр. Си бемол. Тэгээд ми мажор тоглоод нэгжүүл яманаар ингээд тусна. За дуу ирэхэд иймэрхүү. За дууны эхэнд интро дээр ямар байлаа зэрэг тэгэхэд сонсоод. За. Энэ л хата. За лемонрод 5-1 цогтно. Дараа нь 4-р уруу шигчийн уруугаар 2-р усны 3-р ладыг дараа татна. Энэ буцаад нэгийг татна. Тэгээд нэгийн 5-р лад 1 2 3 4 5 5-р лад нэр 4-р уруу. Дараа нь нэгийг хас нутах юм байна. 5-1 цогтлаа 2-ыг 2-р утасны 3-р ладан дээр дараа нэгийг хоосон татаад нэгийг 5 дээр дааж татаад дараа нь хоосон татаад дараа нь 2-р утасны 3-р ладыг 6-тай цогтно. Энэ ми минор гэсэн үг. За заавал дарахгүй ч болно. За дараа нь фа мажор ба 1-2-ыг цуг дарна 1-р ладан дээр дараа нь 3-р утсыг 2-р лад 4-р утсыг 3-р ладан дээр. За энэ ч за эхлээд зөвхөн 2-р утсыг дангаар нь дарчин. Тэгээд энэ ч 4-2-ыг цугтна. Тэгээд нэг 2-ыг хоосон дан буцаагаад 2-ыг тавиад татна. Дараа нь 1-р утсаа дарах хэрэгтэй. 4-2-ыг цуг татлаа. Хоосон 2-ыг хоосон татлаа. Буцааж тавиад татлаа. 1-ийг татлаа. Буцаад 2-ыг татаад 6 2-р утсыг татна. За тэнцээ зүгээр ми минор барих хэрэгтэй. Гэхдээ татлалтан дээр заавал энэ хоёр шиг тоглолтгүй учраас зүгээр ингээд татсаж болно. За энийг тоглож байгаа. Тэгээд дахиад эсвэл 6-2-ыг цуг татчихад 4-р уруугаар 3-р утасны 2-р ладан дээр нэг дараад аваад 3-р цоосон татна. Ингэж татчихаа. За тэгээд дууглана. Ля минор, ре минор. За соль тоглож байна. Гэхдээ соль сефт нийлүү гоё зөвхөн ноён дон дээр. Соль сефт тэгээд дараа C major 7 гэдэг барилт байна. За ерөөсөө до мажорын 1-р ураг авчна. За энэ дараа нь фа мажор.
ре минор. За B долоо буюу C seven ми мажор энэ бол бадаг байна. Яг адилхан. За цэглэлээр бол энэ үрдэн цэглэл явна. Ре минор Sol seven Do major 7 C major Fa major Re minor C7 чонхтой гэдэг сурж байгаа. За энэ сайн би мэдэхгүй. Fa major, Mi major даваад La minor бүтэнцгэлт явна. Яг адилхан давтна. Тэгэхээр за энэ дээр я сар до тэгчээд тэгээд fa миро ми бүтэнцгэлт тэгээд дахилтна. Seven миро хоолоод ре минор Sol seven гэл ямар за ингээд ирэхэд тоо бадаг тахилтан болчихж байгаа. Тэгээд дунд нь нэг бадгийн дараа тахилтын дараа нэг хоосон аяа байна те. Тэрээс дээр бадгийнхаа барилтуудыг төгөлчнө. La minor, Re minor, Sol seven, C major 7, Fa, Re minor, C7, Mi major. За энийг хоёр удаа тоглоно. Хоёр удаа тоглоод тэгээд тундлын ая дуусаад чаачаад ишээ буунгата за бараг л яруу орохгүй хаа. Би дээр тусангата нөгөө фа миля гэдэг нөгөө тахилтын өмнөх хэсэг рүү орно. Гурав удаа тоглохтой. Театр бүтэнцэх нь фа ми дээр хуваагаад энэ гурав удаа тоглолцоод гуравт дээр нь тоглох нь гэж тоглолцоод фадер бүтэнцэх дараад за ингээд тахилт руу орно. Тахилт нь адилхан тийм. La minor, Re minor, Sol seven, C major 7 фара C major 7 дээр тоглоод ми руу аваад ирсэн. Тэгээ энэ бол тахилт байгаа. За тэгээд хамгийн сүүлд дуусахтаа La minor дээр ирээд Fa major, Re minor ирээд C bemol тоглоод Mi major тоглоод тэгээд юу лээ ингээд тусна. La minor татлагыг тусчна гэсэн. За тэгээд дуун иймэрхүү байна. Гайгүй байх гэж бодож байна. За би дундуур нэг юм барилт өрсөн. За энэ бол Re minor seven гэхгүй. Энэний seven гэсэн. Энэ дундуураас энэ seven-ээр нэг илүү гоё зөвхөмжтэй санагдаж байна. Тэгэхээр гэсэн ч болно. Гэсэн ч болно.
Энэ илүү баг илүү гоё зүйл шүү дээ. Илүү гоё дуурч байгаа. Тийм болохоор ре минор септээр дуулж байдаг шүү. За 1 2 дугаар утсыг зүг дараад 3 дугаар утсыг 2 дугаар ладнаар дарчихсан. Тэгээд ре минор септ. За юм байна. Тэгээд бичлэгээ үзээд дуу төгөлсөрөөрэй. Асуух зүйл байвал асуугаарай. Амжилт хүсье. Баярлалаа.